Ер нь бол туулын хурдны замыг 2008 оноос ярьсан гэдэг Нямбатар маш их ярьж байгаа шүү дээ, тий. Тэгвэл яг энийг ингээд шууд ажил хэрэг болгож байгаа Нямбатарын үед эхэлж байгаа байхгүй. Өмнө нь бол одоо хурдны зам, метроч гэдэг юм уу олон төслүүд судалгаа нь бол явж л байдаг, тий. Тэгэхээр ерөөсөө юунаас эхэлтэлтэй вэ гэхээр оюун эрдэнэ ерхий сайд болсон 14 мега төсөл гэж явсан. Нийслэл дээр бол 22 мега төсөл гэдэг ийм мэдээлэлүүд явсан. Тэгэхээр энэ бол оюун эрдэнэ засгийн асуудлыг бариад явъя. А нийслэлийн энэ төсвийн хорилтыг Нямбатар аваад явъя гэдэг ийм л тоглоомын одоо дохироо байсан юм болов уу гэж хардсан шүү дээ. Миний хувьд бол нийслэлийн 24 мега төслийнхээ нийт өртгийн бие бод 24. Бодож үзсэн чинь 15.3 тэрбум доллар болж ирсэн шин. Тэр чи одоо ерөөсөө одоо нийслэлийн одоогийн төсвөөс 7 дахин их байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол эдгээр чинь ерөөсөө нэг том мега төсөл нэртэл их мөнгө зарцуулаад тэрнийхээ дагуу одоо том хулгай их хэл зорилготой явж байгаа болов уу гэж боддог. Тэгээд тэр инх төвшин гишүүний нэг ярилцлаган дээр ноцтой зүйл дурдсан байсан. Харбины гэрээ ингээд дотор нь туулын хурдны замтай холбоотой асуудал байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас л нөгөө бүр чааш нь ингээ хөвөрдөөд явах юм бол энэ төслүүд дээр хамгийн их шалгардаг бүгд найрамд хятад улсын талтай яалч юу холбогдох гээд байгаа байхгүй. Тэгээ гол нь энэ төслийг хэрэгжүүлэхдээ ядаж тэнд байгаа оршин суугчдаас нь асууж болох байхгүй юу. Энд чинь оршин суугчид ямар төсөл хийх гээд байгаа, яах гээд байгаа, ямар ч анхны мэдгэдэггүй байхгүй, юуж байхгүй, мэдээчгүй байж итэл гинт мод хядаал эхэлсэн. Одоо миний хувьд болохоор баг 25 оны 12 сарын дундуураас бол мэдэж эхэлсэн байхгүй юу. Төмөр шовлцсон юм ингээ шовлзаад байхад харна зургийн дараа бичлэгийн энэ юу болоод байна гэхэд дүүжин тавир тавьж байгаа гэл. Тэгээд за тийм л юм байна гэл тэгсэд манай хорооны бүсгүй энэ чи мод хядаад эхэллээ гэл тэгт нөө наа чи дүүжин дэврээгээл би бас ингээл хэлж исэн. Дараа нь арай л их модыг хядаад ах шиг байхаар нь 3 сарын 11-нд би одоо юу байгаль орчны яамд гомдол гаргаад 11 төвд хэлж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь туулгын сав захиргааны газарт гомдол гараад жахад тэд нар надад юу гэж хэлсэн бэхээр бид нар мэдж байгаа. Бид нар ингээд бичиг баримт бидрээс ямар зөвшөөрөл аваагүй. Гэхдээ энэ Нямбатар үнэхээр бидний үгийг сонсохгүй байна гэхчээ. Бид нар бол яг Монгол хүнийхээ хувьд таны талд байна гэдгийг бол хэлж ийсэн. Тэгэхээр энэ бол айгүй тийм дураараа бид нар чинь татвар төлөгчтэй одоо бидний чинь татраа төлөхгүй бол одоо шууд данс хаагаал ингээд аюул болдог өстэй. Тэгэхээр чи ийм том төсөл хэрэгжүүлэх чээж бид татвар төлөгч бидрээс асуугаагүй, оршин суугч бидрээс асуугаагүй, ямар ч мэдээлэл байхгүйгээр шууд мод хядаад эхэлж гин гэдэг чинь байгаль орчны яам нь өөрөө мэдэхгүй байсан. Одоо тэр миний гомдол гаргаад одоо байцаагч чинь эрэхтэй бүр нүдэн оройдоо гараад ингээдлээ хядаад бид нар энийг чи мдээгүй манахаас ямар ч зөвшөөрөл аваагүй энэ чид юу болж байна гэж бүр бараг шоконд орсон шүү. Жишээл бид нэр шүү 3 сарын 30-нд арчилсан намын бүлгийн хурал дээр болохоор одоо энэ туулын хурдны замын төслийг өмөрж одоо явуулах ёстой гэж орж ирсэн хүмүүс дотор шүү дээ нийслэлийн нэгдүгээр орлогч даваа далаа нийслэлийн замын хөгжлийн газрын дарга од баяр байгаль орчны яамны гэж төлөөлөөд алтан зуул гэдэг хүмүүс ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь алтан зуул нь одоо жишээл юу хийдэг байсан хүн бэ гэсэн чинь аюу сонирхолтой. Нөгөө 5-7 төлшөднөр гэдэг хэрэг дээр нөгөө хүн алтан зуулчин Админерал компанитай холбогдоод Админерал компани хэрэгээр атгээд шалгагдсан хүн байдаг байхгүй. Гэрээ нэгжүүлсэн хүн байгаад байт. За байгаль орчны аялал жуулчлалын яамны алтан зуулна шүү дээ. Байгаль орчны наривчлсан үнэлгээг нь одоо энэ хурдны замын байгаль орчны наривчлсан үнэлгээг нь түтүүлж исэн хүн болвол тэгэхээр бүгд найрамд диктатор ардуулсан иргэн Хасбаатар захиралтай Админерал давуу байдал олгосон хахуул авсан гэдгээрээ атгээд 2023 оны 1 сард шалгуулж гэрээ нэгжүүлсэн бол таарах гэдэг байна. Зам дээр ажил гүйцэтгэх тендерийн материал дээр ямар юм материал орж ирсэн аюу сонирхолтой байдаг. Ажил гүйцэтгэхэд шүү дээ компани шалгаруулахдаа China Huawei гэдэг компаниг шалгаруулахдаа үндсэн шаардлага нь юу байсан бэ гэсэн чинь ажил гүйцэтгэхэд үндсэн тоног төхөөрөмжтэй байхыг шаардахгүй гэсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ерөнхий инженер ганцыг автозамын инженер ганц, геодезийн инженер ганц, цахилгааны инженер ганц гэдэг бүр ингээ микро нано шаардлага тавьчаад мега төсөл хэрэгжүүл гэсэн байгаа байхгүй.
Энэ туулын хурдны зам гэдэг замын зургийг нь хийсэн компани нь MCPCGR гэдэг компани байсан. Маа нөгөө алдарт дуустдаггүй дархны замын зургийг нь хийсэн компани. Дээрээс нь 70 жаргалан болон бор өндрийн хооронд 50 км гүүрэн далангийн ажил, далангийн зураг, тэгээд 50 км зам гэдэг нэг цогцоор замын зураг хийсэн боловч уг зургийг өөрөө алдаатай боловсруулсан тул 4 удаа үер тавтаж угаагдаж нурсан нурсан байдалтай байгаа болохоор зам тээврийн яамнаас 2024 оны 12 сард уг төслийн энэ зураг хийдэг MCPCGR компани эрхийг нь цуцалсан компани цуцалсан байна. За дараагийн хулгай болохоор юу вэ гэсэн чинь нөгөө туулын хурдны замын зургийг хийсэн компани нь асуудалтай болчлоо. Боннуугийн явуулаад байгаа Алтан зуул гэдэг байгаль орчны яамны хүн нь асуудалтай юм байна. Тэнгүүтээ China Huawei гэдээ яриад байгаа хятад компани нь өөрөө нийслэлийн 1-р орлогч цаг гэрээ нэгжүүлдэг даваа далаа штэ тий. Энэ нэст амар мундаг компани гэд нийтдээ ингээл 6 төсөл хэрэгжүүлсэн гэд арчилсан намын хилцүүлэг дээр ингээл танилцуулаад байсан. Энийгээ болно жишээлбэл бид нарт слайдаар өгсөн байсан. За тэгэнгүүтээ тэр компани хийсэн гэж яриад байгаа Сербийн Е763, Серб-Өнгөрийн төмөр замын төсөл, Казахстаны Кама хурдны замын төсөл, Сербийн Валево хурдны зам, Данубын хурдны замын төсөл, Этиоп дахь Дэлхийн банкны санхүүжилттэй 253 км зам, Ангол Мозамбикийг холбосон 1003 км төмөр замын төсөл гэд хайж үзвээ. Тэгээ хамгийн инээдтэй нь шүү дээ China Huawei эдгээр төслүүдийн алийг ч хийгээгүй байдаг байхгүй. Тэгээ эдгээр төслүүдийг хин хийсэн байна гэхээр зүгээр гүйцэтгэгчүүдийн уншихаар Shandong High Speed Group, CCEC болон туслан гүйцэтгэгчээр CREC Сербийн зам тээврийн яамны жишээл гүйцэтгсэн гэдэг Сербийн зам тээврийн яамны веб дээр нь батлагдж байна. Өшөө Казахстаны төслийг Genertech шиншин Сербийн Валевог нь болохоор шүү дээ China Shandong International, Данубын хурдны замыг China Shandong International. За Этиоп дахь шүү дээ 253 км замыг шүү дээ Дэлхийн банкны санхүүжилттэйгээ хайгаад үзэхээр огт олдохгүй байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр байхгүй гэсэн үг байхгүй. Өөр энэ банкны баталгаа тий урьдчилгаа төлбөр дээр маш ноцтой баримт гарч иж байгаа байхгүй. 2025 оны 8 сарын 14-нд урьдчилгаа төлбөрийн баталгаа гэдэг нэг юм англиар бичсэн баталгаа нийслэлд өгөөд нийслэл тэндээс 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгоцсон байгаа. Тэр бичинд харсан чинь Jambank Engineering Performance Guarantee Company Limited гэдэг нэртэй хувийн компани. Тэр Шандонд бүртгэлтэй худалдааны үйл ажиллагааг эрхлэдэг ажилтнгүй энэ компани нэрээр 500 тэрбум төгрөгийн ингээд баталгаа гаргаж ийна гэж бичсэн байна. Гэтэл тэрийг Нямбатар юу ярьж байгаа гэхээр энэ бол банкны баталгаа. Даатгалын компаниар дамжуулж ирсэн гэж юм яриад байхгүй. Гэтэл тэндээ бичиж байгаа нь бол ерөөсөө тэр Jambank гэдэг компани эдгээр урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж байна. Бид нартай ингээд Монголд харилцах этгээд бол мөнх даатгал гэдэг бичсэн байна. Даатгалын компаниас дамжуулаагүй зүгээр Монголд харилцах этгээд. За мөнх даатгал нь ямар компани гэхлээр 23 тэрбум төгрөгийн өөрийн актив хөрөнгөтэй өөрийн өрөнгөнд 7 тэрбум. Яахлаар ийм жижигхэн компани 500 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж өгдөг юм. Энэ бол ерөөсөө ард нь хуурамчийн баримтууд яваад байна. Хуурамч баримтыг үндэслээд яахлаар нийслэлийн төрийн сан гүйлгээг хийждэг. Энэ бол ерөөсөө нэг зайлшгүй эрүүгийн цагдаагийн газар АТГ шалах хэрэгтэй хэрэг болчиход байгаа. Тэгээ энийг ямар ч гэсэн бид нэр өгцөн байгаа. Тэгээ энэ банкны баталгаа нь хуурамч юм уу жинхэнэ юм уу шалгаж өгөөч гэд санхүүгийн зохицолороо Монгол банк сангийн яамд бид нэр өсөлтөө гаргаад тавьчихсан ба одоо ямар ч хариу ирэх байх гэж бодож байгаа. 2013 онд тэр замын тэзүү болон зураг нь шал өөр зам байгаад байгаа байхгүй. Бүр шал өөр зам тий. Тэгэнгүүтээ одоогийн зам нь болохоор зүтгүүлээ байгаа зам нь болохоор юм 2754 юм шон бүхий гүүрэн зам байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ялгаа бол шал өөр замыг нүрийн солиод хийцэн тий. 13 оны загвар нь бол дандаа голынхын хөвөөгөр явж байгаа. Далан дээгүүр явж байгаа. Тэгээ газрын түвшинд байгаа байхгүй гүүрэн зам бол биш. Гэтэл одоо сая 2024 онд эднэрийн хийсэн шинээр хийсэн зургаар нь бол гүүрэн зам. Тэгээ голынхаа татам руу оруулаад гүүрэн гол руугаа оруулаад нэг гүүрээр явуулах хамгийн өндөр хувилбарыг сонгож хийж байгаа байхгүй. Эдгээр яагаад тийм өндөр хувилбарыг сонгоод байгаа? Яагаад зүгээр газрын түвшинд те шорон далантай хийж болохгүй байгаа юм.
тойрог зам гээд одоо Гамболд гээд мэрэгсэн одоо автозамын инженер хүн чинь Тэнгэрийн тойрог гээд ийм замын төсөл хийгээд тэгэд эн чинь Монголын засгийн газраас Монголын дотор төлөгчөөс нээш төгрөг авахгүйгээр Германы талтай хамтарч хийх гээд ингээд бүр ийм зузаан материалыг бүр одоо тий үеийн засгийн газрынх нь одоо замдан шатргаа хүртэл ингээд одоо тий гар үсэг зурцсан ийм зөвшөөрсөн албан ёсны хүний оюуны өмчийг хулгайлж аваад хятадын нэг компанид өгөөд тэзүү зураг хийлгэж нэгэд 11 тэрбум төгрөг бас шилжүүлсэн байна гэж тэр хүн ярьсан байсан. Яагаад Монгол хүн те Монгол хүнийхээ юмыг дэмжихгүй шууд булааж аваад хүний оюуны өмчийг хулгайлж аваад Тэнгэрийн тойрог замыг нь тойрог зам, туулын хурдны зам гэж өөрчлөнгүүтээ тэгээд хятадын үйл мэддэг компани тэр бас аюу сонин. Тэр 11 тэрбум төгрөгийг ч бас шалгах ёстой. Тэгэхээр одоо энэ хүний одоо ингээд хийгээд байгаа юм ингээд Монгол те компани Монголын аж ахуй нэгжүүд те эднийхээ эсрэг юм хийгээд байгаа байхгүй юу? Тийм энэ чинь нөгөө дандаа нөгөө хятадын компаниуд сонгон шалралтанд оролцоод хятадын компани зориулсан шаардлагууд тавиад хятадууд ирж хийгээд байгаа нь аягүй сонирхолтой байгаа байхгүй юу? Одоо тэр хойд тойрог зам биш үү? Тэр бол угаасаа аль хэдийн 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум төгрөг гаргаад тээзүү судалгааг нь хийцэн байсан байхгүй 55 км замын зураг. Гэтэл 2024 онд дахиад тэрнийг 2 хуваагаад тойрог 1-2 дугаар зам болгож өөрчлөөд 32 тэрбум төгрөгийн 2 замын тээзүү болгоод тэгээ хятад компани оруулж ирээд хийчихэж байгаа. Аль хэдийн хийцэн зурган дээр хуваагаад энэ бол ерөөсөө давхар мөнгө угаалт яваад байна, хулгай яваад. Тэгээ тэрэн дээр нь өөрөө даваадлагын эхнэрийнх нь компани өөрөө оролцоод явж идэг. Энэ бол ерөөсөө л нэг хуульчилсан хулгай гэдэг юм болоод байна. Гэхдээ ер нь ингээд мөнгийг ямарваа нэгвэр та өөрөө банкнд ажиллаж исэн одоо ийм дураараа те зүгээр л нэг үл мэддэг компани ингээд дуртай цагтаа дуртай үедээ шилжүүлээд идэг тийм байдаг юм уу? Бид нар чи одоо тийм бидтэй одоо татвараа төлөөгөө бидний шууд дансыг хаагаад одоо өсвүүд майд болоод бүр аюулын болдог үстэй. Тэг чинь бүр татвар төлөгчийн мөнгөөс бүр 511 одоо энэ бүр тооцооллоод ингээ хүмүүсийн яриад байгаагаар бараг 621 тэрбум болоо явцсан байна шүү. Энэ мөнгийг одоо Монгол улсын засгийн газар ч юм уу энэ Монгол банк нь мэддэг юм уу? Бид нар ер нь энэ хугацаанд зөндөө олон одоо төрийн байгууллагуудад хандлаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар, байгаль орчны яам. Байгаль орчны яамд бид нар менежментийн төлөвлөгөө гэдэг зүйл яригдахаас өмнө менежментийн төлөвлөгөө гэж зүйл байх ёстой. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнийхөө дагуу одоо хуулинд заасан нөгөө хөрөнгө мөнгийг одоо байршуулах ёстой. Тэгэхээр мөнгө байршуулсан баримтаа өгөх гэдэг энэ шаардлагыг тавьсан чинь байгаль орчны яам нөгөө хариуд нь ерөөсөө энэ чинь менежментийн төлөвлөгөө байхгүй юм байна шүү дээ гэдэг асуудлыг гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ бид нар гадаад харилцааны яамд хандсан Баццэг сайдаа танаа одоо COP17 гэдэг одоо байгаль орчныг хамгаалах энэ одоо хурдлын чинь зохион байгуулагч нэг тал буюу нийслэл өөрөө байгаль орчны эсрэг ийм үйл ажиллагаа явуулах гэж байна. Энэ дээр та одоо энэ үйл ажиллагаан дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж энийг зогсоох арга хэмжээ авч өгөөч гэдэг ийм бичиг өгсөн. Гадаад харилцааны яам бол огт хөдөлтгүй юм байлээ. За энэний дараа бид нар консулын газарт хандсан. Яагаад гэвэл бид нар Хонконгоор дайр өнгөрч байгаа нэг иргэнээр яг тэр China Highway гэдэг компани байна уу гэдгийг China Highway компанийх нь Хонконгт төвтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр нь Хонконгод тэр компаниг шалгуулсан. Гэтэл байгаагүй байхгүй. Тэгэхээр нь бид нар консулын газар бичиг өгсөн. Яг танаа Монголын Хонконгт консулын газраас хэдэн зуухан метрийн хаж ойрхон буюу ерөөсөө баруун танаа цонхорч харагдж байгаа Bank of America гэдэг энэ билдинг дотор China Highway гэдэг компани байгаа. Энэ компанийг яг үйл ажиллагаа явуулж гин үгүй юу гэдэг бид нар албан ёсны хариу авах гэдэг шүү дээ, тий? Иргэнээр шалгуулсан. Тэгээд албан ёсны хариу авах гэтэл тэр консулын газар биднэрт бүр би бичгээ өгчөөд 10 хоногийн дараа залгаад асууж байгаа байхгүй. Ингээд нэг өдөр гараад барилж 10 минутын дотор шалгачих шүү дээ, тий? Тэгээ хариу өгөх бүрэн боломжтой газар байхгүй. Тэгээ би 10 хоногийн дараа асууж байгаа. Яагаад бид нарт хариу өгөхгүй гэсэн чинь 30 хоногийн дараа өгнө гинэ. Яагаад 30 хоног болж байгаа вэ? Шалтгаан нь юу вэ гэсэн чинь барилж яадын солиор гэх нь холгүй юм ярьж байна. Манай консулын газар. Тэгээ манай гадаад харилцааны яам бол бичгийн соёлгүй. Нөгөө бит хоёрыг нэг очиод асуухад бас тий. Манад хамааралгүй гэж байгаа байхгүй Баццэг сайдад өгсөн бичиг. Хамааралгүй гэдгийг биднэрт бичгээр өгчих үү гэдгсэн чинь тэрнээс хойш тэгээ таг болцсон. Тэгээ манай гадаад харилцааны яам бол үнэхээр бичгийн соёлгүй. Тэгээд уцаар өгчий. Тий уцаар өгчий. Одоо чивтээр ярьж байгаад барилж чамд хангалттай үздэг гэх хүн юм ярьж байгаа байхгүй. Bank of America гэдэг билдингийг очиж шалгасан. За тэр нь Google-ээр
хайлт хийх юм бол илэрсэн тэр Bank of America гэдэг билдинг дотор China Highway гэдэг компани байдсан байна гэдэг илэрч гарч ирнэ. За окей, үүдэнд нь очихоор тэр нөгөө байгууллагуудын жагсаалт байдаг штэ. Тэн дээр нь байна, харагдана. Би одоо та нарт зургийг үзүүлнэ. Тэгэхээр тэн дээр нь байна. China Highway компани 710 номерын өрөөнд байгаа. За тэгээ 710 номерын өрөөлөө ингээ яваад орохоор хов хоосон коридор. Тэгээ тэр хаалганыхын цаана хинж байдаггүй. Тэгээ тэр үүднийхэн жижүүр ярьж байгаа байхгүй. Би энд 5 жил ажилласан. Тэгвэл энэ China Highway гэдэг компанийн 710 номерын өрөөнд энэ хэзээс эхлээд ингээ үйл ажиллагаа явуулаагүй юм байсан. Мэдхгүй сүүлийн 3 жил бол огт байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхдээ бол анхнаасаа энэ бүх тендер явдаг шаттэй одоо түрүүний өөрсдийн хотын дарга нарын болон орлогчийн хэлж байгаа фидикийн гэрээч гэдэг юм уу эсвэл одоо энэ тендер зарласан бүх процесс нь бол бүгдээрээ хуулийн эсрэг хуулиа зөрчөөд явсан байгаа. Тэрний хамгийн энгийн илэрхийлэл гэх юм бол яг туулын хурдны замын тендер нь 2025 оны 4 сарын 1-нд тендер цэг эмэн дээр зарлагдсан байдаг. Тэгтэл энэ гэрээ зарлагдаад энэ ажил шалгаргасан тэр өдрөө яг усны тухай хууль бусад бүх төрлийн одоо хуулиудыг зөрчсөн байгаа. Яагаад тэгэхээр усны тухай хууль нь одоо усны айс хав байгууламжийн дотор барилга байгууламж, дэд бүтцийн байгууламж барих ёстой гэдэг хуулийг оруулж ирсэн өдөр нь 25 оны 7 сарын 9 байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд бүхэл бүтэн 3 сар тэгээд 9 хоногийн ингээд зайтай ингээд уртаа талд нь урдчлан хууль зөрчиж орж ирээд араас нь хуулиа түүндэд тааруулж өөрчлөөд тэгээд дахиад өөр ингээд нэрээр засгийн газрын тогтоол байгуулуулад ингээд явцсан ийм дараалалтай байгаа. Мөн бараг Монгол бүх ингээд төрийн үйл ажиллагаан дээр оролцож төрийн худалдаа авах үйл ажиллагаанд оролцож үзсэн хүмүүс бүгд мэднэ. Тендер ямар дараалалаар явдаг вүлээ, ямар шалгаруулах процесс ордог вүлээ. Тендер байгуулахын тулд тухайн үйл ажиллагааг хийх гэж байгаа байгууллага тэр хэмжээний дүрмийн сантай, тэр хэмжээний түүхтэй, тэр хэмжээний ажлыг хийхэд ямар ч асуудалгүй дуусгах чадвартай шүү гэдгийг нотолж ийж заавал тендерд оролцдог тий. Бид нар зүгээр нэг зээл авахын тулд одоо нөгөө банкнаас зээл авахд өөртөө маш баян юм байна гэдгийг нотолдог гэдэг шиг энэ процессор явдаг байтал яг эдгээр компаниуд одоо түрүүний уянгагийн дурдсан 4 компани дөрүүлээ шахуу баг ингээд яг хайгаад үзэх юм бол зарим нь байхгүй, байгаагийнх нь мэдээлэл нь бол ганцхан хүнтэй ийм байгууллагууд байгаа. Тэгээд яг түрүүний ярьсан одоо ариун мэлгийн ярьсан байгууллагыг болохоор Хонконгийн улс төрч шууд тэнцээрээ Хонконгтой дүүргийн засаг дарга хийдэг тим хүнээс бол би хайлгаж үзсэн. Тэгээ тэрэн дээр шууд надаа одоо юу ирүүлчих болно. Скриншотлоод гараад ирэхээр өөрсдийнхээ сан дээр нь хятадаар бичсэн бичгэн дунд нь paper company гэж таасан дотор байгаа. Бүр яг англиар paper company гэж бичсэн тийм мэдээллийн сангийнх нь одоо манайхаар бол улсын бүртгэлийн мэдээллийг нь хайлгуулад үзсэн тийм байгаа. Тэгэхээр энэ бүх процесс нь болон те зүгээр ингээд тендер явдаг дүрмэж тагаагүй, төрийн худалдаа авах үйл ажиллагааны тухай хуулиаш тагаагүй, байгаль орчны үнэлгээ гэж юм нь хүртэл ингээд авдгаа ингээд хүүхдүүдийн байгаль орчны рефрат шиг те байгалийн ухааны хичээлийн рефрат шиг тийм амир учир дутагдaltaй бүр ихний ингээд нөгөө хуудасныхаа нүүрэн дээр гарчгаа тавихтаа хүртэл үг үсгийн алдаатай иймэрхүү юмнууд хийцэн. Тэгээд тэднийг нь унших юм бол хүн үнэхээр ойлгохын аргагүй галзууны өдрийн тэмдэглэл шиг тиймэрхүү зүйлсүүд хийчихэд тэрийгэ байгаль орчны үнэлгээ гэж яриад явж байгаа. Хоёрдугаар миний энэ дээр яг мэрэгжлийн үндэснээс барьж орж ирсэн хамгийн чухал поинтууд нь юу вэ гэхлээр 2013 оноос хойшоо энэ төслийг ярьж явж судалсан гэж яаж байгаа. Үгүй би 2020-21 онуудад нийслэл дээр ажиллаж байсан хүн нийслэлийнх нь намайг бүгдээрээ мэднэ. Тэдгээр хүмүүс намайг энэ судалгаануудыг нь хийснийг бүгдээрээ мэдж байгаа. Энэ судалгаануудыг нь өөрөө би ажиллаж байхдаа өөрийнхөө ажлын хэсэг байгууллагатайгаа хамтраад хэд хэдэн судалгаануудыг 20 хэдэн судалгаа хийгээд маш олон төрлийн дүгнэлт боловсруулад 94 төрлийн ажил саналаачлж гаргаж ирсэн байхгүй. Тэгэхэд тэр үед ерөөсөө туулын хурдны замыг бид нэр огт ярьж байгаагүй. Тэр үед хийгдэж явж исэн ажлуудууд энэ туулын хурдны зам гэдэг төсөл огт байгаагүй. Тэгээд дээрэс нь судалгаа хийгээд мөнгө зарлагдсан учраас энэ ажлуудыг заавал хийх ёстой гэж яриад байгаа байхгүй. Тийм юм байдгүй маа. Энэ ажлыг хийх хэрэгтэй юу, хэрэггүй юу, хэдэн төгрөг болох уу, эдийн засгийн хувьд үр ашигтай байх юм уу? За яг зам байрлаа гэж зам дээгүүр машин явж болно. Гэхдээ энэ замын зардал нь өөрөө эргээд эдийн засагтаа одоо тэр дээгүүр явах машинаасаа үүсэх эдийн засгийн үр өгөөж байх юм уу гэдэг тооцооллыг хийдэг урьдчилсан судалгаа гэж зүйл заавал байдаг. Гэтэл энэ төсөл дээр нь урьдчилсан судалгаа ерөөсөй байхгүй байгаа. За тэгээд даваа далаа орлогчийн нь ярьж байгаа зүйлсүүдийг харахад өөрөө болохоор
хамаагүй одоо нэг бол алдсан нам руу чихээд нэг бол 13 оны төсөл яриад эсвэл 16 оны байгаль орчны үнэлгээгээ шаал ондоо туулын айсав гэх туул чи өөрөө 880 км урсж байгаа голын айсавын судалгаа үнэлгээг өнөөдөр туулын хурдны замтай холбоотой байгаль орчны үнэлгээ гэж яриа яваад байгаа нь өөрөө үнэхээр том одоо тэнэглэл бөгөөд худлаа зүйл байхгүй юу. Тэгээ энэ мэтчлэн ингээ маш олон зүйлс нь бүгд худлаа. За тэгээ би өөрөө тэр нийслэл дээр одоо ингээ байсан бүх тоо баримтуудыг ингээ бүгднийг ил болгоод ингээ тавьчих боломжтой. Тэр дунд ерөөсөө тийм өдөр тутамдаа 800 мянган машин 600 мянган машин зам дээр чинь яваад байгаа юм биш ээ. Угаасаа зам дээр багтахгүй Улаанбаатарт өнөөдөр энэ машинууд бол багтах боломж байхгүй. Тэгээ тэн дээрээс ингээд хараад үзэх юм бол энэ нь зүгээр түгжил гэдэг зүйлээр иргэдийг айлгаад айлгсан айдсаар нь далимдуулж мөнгө идж байгаа ийм процесс явагдаад байна штэ. Тэгэхээр энэ та нар ингээд түгжил мөгжирлгээд ингээд айгаад те өнөөдөр би эднэр өстой нэрэ утга учиргүй түгжээд хідэн тэрбумаар нь ингээд алдаад байна гэд ингээд алдагдсан боломжийн өртөг санаа зовхынхоо оронд нөгөө амар их үлсгэр хүн буруу хоол захиалаад гэдэг шиг те маш сайхан ингээд тайвширч агаад хоошоогоо ингээд холоос ингээд хараад үзээ энэ бүгд чинь бүгд хулгай те тийм учраас ингээд бид нартай ерөөсөө мэрэгжлийн үүднээс ингээд надад тайлбар нэг ч удаа хөргүүлээгүй миний өөдөөс ингээд хараад мэтгэлцэх чадваргүй ярьж чадахгүй те ингээд бүх судалгаанууд дээр нь ажилласан хүмүүс ингээд явж байгаа хамгийн гол нь иргэдээсээ юу гэж гуймаар байгаа гэхээр та нар энэ болж байгаа бүх явцад ингээд дундуур нь те юмд ийм төрхрэлтэнд нөлөө ороод хамхуу шиг ингэж ханараад байхгүйгээр маш сайн ингээд хойшоогоо суугаад ингээд бодоод харах юм бол түгжил гэдэг зүйлийг хизээч зам барьж тэр дундаа хурдны зам барьж буулгадаггүй маа. Хэрвээ үнэхээр зам барих шаардлагатай бол яг өнөөдөр 33 км зам хурдны зам барих гэж байгаа энэ хөлсөөр чинь Улаанбаатар дахиад 600 км зам тавих боломжтой. Тэрний оронд тэр мөнгөө авч үлдээд те буцааж татаад оронд нь энэ Монгол улсын замын компаниуд бүгдээрээ байгаа дотоодынхын замын компаниуд нь бүгд энэ хотхон хороол дондоо бүх хашаануудаа буулгаад зам болгоо барьчихаа. Тэгэх юм бол жинхнээсээ өнөөдөр те 3 жилийн дотор үр дүнгээ үзэж болно. Тэгтэл энэ хурдны зам чи хэдэн жилд баригдах нь тодорхойгүй. Орлогч дарга нь өөрөө хэлсэн байгаа зураг төсөл огт байхгүй. Түлхүүр гардуулах гэрээ хийсэн. Фидик гэсэн юмнуудыг ярьж байгаа. Хэрвээ үнэхээр өнөөдөр зураг төсөл хийгдээгүй даваа далайн орлогчийг хэрэглэснээр тэнд геологийн судалгаа дүгнэлт өрмийн өрөмдлөг өнөөдөр туул гол дээр хийж чинь. Тэгээ өнөөдөр хийж байгаа гэдэг чинь зөвхөн нэг барилгын те зүгээр нэг 5 давхар амбарын зураг төсөл гарахын тулд 1 жил болдгийм шүү. Тэгэхээр 1 жил болдог зураг төсөл нь хийгдээгүй байгаа газар хизээ энэ замыг барьж дуусах вэ? 10 жил үү те? Энэ айгүй сонио асуудал. Тэгэхээр өнөөдөр өргөс авсан юм шиг түгжирлийг шийдэх боломжгүй учраас иймэрхүү зүйл бити хуурдаг даач ял гэж хэлмээр байна. Дотор барьж нэг юм яриад байгаа байхгүй. Тэр шиг үлгэр байхгүй. Тэр 7 сарын 9-нд ашиглалтанд дүгнээ. Наадын бол одоо хэдэн жил олон гэдэг. тий. 3 жил олон гэсэн. 3 жил тэр зарсан мөнгө олчихно гэдэг. Тэр айгүй утгагүй яриад байхгүй. Тэгэхээр чи өнөөдөр чи манай монголчууд одоо Улаанбаатарын засаг дарга чи өөр ингэдэг нэг төлбөр төлөөд ингэдэг ийм хашилттай юу тавьсан байгаа шүү дээ. Тий хаалт тэрэн дээр нэг чамд төлбөр төлж байгаа нэг чамд таалга. Дээр нь ингээ хөндлөлтөд ингээ дайраа тэмгчээд гараа явдаг хүн өдөрт 10,000 төгрөг төлөөд нэг талдаа 5,000 нөгөө талдаа 5,000 өдөрт 10,000 төгрөг төлөөд явах монгол хүн өнөөдөр тэгж 200 300 мянга 800 мянга машин чөлөө байхгүй. Тийм үлгэрт итгээд тэгээд тэр чинь хурдны зам чи одоо би өөрөө Америкт амьдарч ирсэн. Хурдны зам чи одоо бүр 100 км цагийн хурдтай явдаг чинь 8-9 гарцаар одоо хаашийн хурдны зам юм уу юу юм мэдэхгүй тэгээд нэг жоох явжсэн ингэж гараад ийм хурдны зам гэж юу байсан юм бэ тийм үстэй. Тэгээ 2.3 их 80 төгрөг гэдэг хүмүүсийн ерөөсөө нэг төсөөлөхгүй байх шиг байна. Тэрнийг одоо яг төсөөлөөр ингэ ярил л да. Тэ? 2.3 их 80 гэдэг бол 2300 тэрбум тий. За тэгээ нэг дивсгэртээр ингээд овоолоод ингээд багслаа тавих юм бол одоо нөгөө скватерийн талбай дээр нэг цагаан асар ирсэн байгаа шүү дээ. Яг тэр хэмжээний мөнгө болох байхгүй. Тэгээд нөгөө 2.3 их 80 төгрөг гэдэг бол одоо 40 мянган эмнэлгийн ажилчдыг тий ингээд хуваагаад үзье. Эмнэлгийн эмч ажлагч суулагчдын тоо 40 мянга. Тэгэхээр нэг хүн 57 сая төгрөг ногдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ 57 сая төгрөг гэдэг чинь эмнэлгийн салбарын ажилчдын тий 2 жилийн цалингийн мөнгө байна. Тэгэхээр ингээд 4 жилийн хугацаанд энэ ажилтны цалин 2 дахин нэмэх боломжтой мөнгө гэдэг. Тэгэхээр энийг зүгээр нэг 32 км гүүрэн зарах гэдэг байгаа байхгүй. Манай төгжрэлт ямар ч нэмэр байхгүй тий. Эмч, багш те төрийн албан хаагч нар бүгдээрээ нийлээд Монгол улс даяар 223 мянга байт юм байна. 223 мянган хүний 1 сая төгрөгийн сарын цалин гэж тооцоход бүтэн жилийн цалин болж байгаа.
Өнөөдөр ингэж мега төслүүд гэж маш олноор нь санаачлаад те метро, LRT, BRT тэднийг бүгднийг зэрэг хийх өнөөдөр тийм их хэмжээний одоо хөдөлгөөний эрчим Улаанбаатар хотод ерөөсөй байхгүй. Метро дангаараа юм уу эсвэл хөнгөн галтргийн дангаараа энэ эрчмээ бол авчгаар юм хэмжээний байхгүй. Тэгэд яагаад эднийг хийхгүй ингээд худлаа яриад байдаг гэсэн чинь энэ олон зэрэг том төсөл нэрээр зүгээр айгүй хэмжээгээр нь хэдэн их найдаар нь хэдэн мега төсөл гэдэг нэрээр мөнгө идэхийн тулд наата талд нь иргэдэг ингэж түрхэрэхийн тулд зовоож баг ингэ зохиомлоор төгжрөл үүсгдэг байсан болж таарч байгаа байхгүй. Тэгээд тэр тоонуудаа одоо маш гоё өндрөөр ярьж байна те. Амар 800 мянган машин шингээд саяхан химэл дагуулаар тоосон тооллого байсан. Улаанбаатар хотын өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг яг төгжрөл ихтэй үед нь тоолцсон тооллого одоо энэ манай нөгөө мэдээлэл технологийн салбарын IT-ийн ч аягүй мундаг болсон. Тэгэнгүүт шууд хиймэл дагуулаас Улаанбаатар хотын автозам дээр байгаа автомашинуудыг тоосон чинь 320 мянга гарч ингэж байгаа байхгүй. Юу 800 мянга. Тийм, юу 800 мянга. Угаасаа 800 мянга байх боломжгүй байхгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Энэ тоогийн чинь анх намайг байхад тэр тоо 600 мянга гэж гарч ирсэн. Тэр тоо нь өөрөө бид нар одоо онцлогоо гэж хавар болгоо явуулдаг машиндаа бүх хүн мэднэ. Онцлогооныхоо тоотойгоо энэ тоо хоёр бүр ингээд шууд 2 дахин их байдаг байхгүй. Автозамын улсын бүртгэлийн авто тээврийн үндэсний төв гэж байдаг. Улсын бүртгэл хийдэг. Тэр төв дээрх Улаанбаатар хотын автомашины тоо намайг яг ажиллаж байх үед бид нар тоо авах 615 мянга байсан бол онцлогоонд орж хавар болгон машина автозам дээр хэрглэж байгаа машины тоо 200 мянга байсан байхгүй. Энд чинь ингээд бүр 3 дахин ингээд баг байгаа гэсэн үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн машины бүртгэл яг хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо хоёр хоорондоо маш том зөрүү зайхтай байгаа. Энэ тоог ингэж шал дураараа хамаагүй өсгөөд те бүр хэд дахин өсгснөө хүмүүсийг ингээ айлгаад одоо 800 мянган машин болно. Одоо ирээдүйд сая машин болно. 800 мянган машин гэдэг бид нар логикоор бодоод үзэх юм бол угаасаа боломжгүй үйлдэлхгүй. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө Улаанбаатар хот сая 700 мянган иргэнтэй сая 700 мянган иргэнийхэн за бүгд одоо байгаа юу байхгүй юу гэдэг бас айгүй сонио асуудал те. Нэгдүгээр зарим нь гадаадд ээж болно, хөдөө ээж болно. За байлаа гэж тооцлоо гэхэд хідэн хүүхэд вэ? Тэгээ манайх ч угаасаа ихэнх нь одоо маш их залуу иргэдтэй тэр дундаа хүүхэд маш ихтэй. Хідэн хүүхэд вэ? Хідэн хөгшчүүл вэ? Тэгээ хідэн тэтгэврийн насныхан бэ? Хідэн одоо машингүй иргэд байгаа вэ? Тэгээ тэднийх нь хідэн ажиллаа хийгээл өдөр тутамдаа офис дээрээ сууж байгаа вэ? Автомашин битгийгээл автобус хэрэгэлдэг иргэдийн тоон ингээд тодорхой болцсон тэнцэн нь байдаг 500 мянган хүн ер нь автобусны хэрэглээ байдсан байна гэдэг тоо гарсан байхад сая 700-аас 500 мянган хасаа сая 200 гараад хүүхдээ хасаад гараад ирэхэд юм чинь угаасаа 800 мянга хизээч гарахгүй үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныгоо ингэж худлаа ярьдаг л байгаад байгаа байхгүй. Яг ер нь бол одоо ингээд бид нарыг өмнө хэмжиж яахгүй яасан туулгаалч нь тэр биокомбинатор бохирдож байгаа штэ энэ төргээд молгоо юм яриад байгаа байхгүй. Одоо гуйндаа гутгалуулсан байна чи арай өхөөгүй энэ хоолойг нь хэрчиг гэдэг байгаа мó хайшин тий. Ер нь бол энэ чинь үе үеийн хотын удирдлагууд газар олгосон. За тэр бохирын асуудал бол угаасаа Улаанбаатарын хамгийн том өвчин тий. Тэгээ одоо дээр нь ингээд туулгаал нь бүр ингээд тасарлаа. Одоо бүр тасраад байна гэж яах чи дээр нь бүр ийм яг Нямбаатарын царай шиг маш том ийм хурдны зам тавих гэж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь одоо бүр зүгээр л одоо бүр устгаж үгүй болгох гэж штэ. Тэгээ энийг яадгүй гэхээр бид нар ард иргэд болохоор бүх мэдээллийг авах боломжгүй тийм шаардлагач байхгүй. Бид нар яадгүй гэхээр төрийн байгууллагуудаа итгэдэг байхгүй юу. Нямбаатар гэдэг орон нутгийн шинжтэй нэг засаг дарга арх уужгаад олсон нэг бодлоо зам тавигээд явуулж болно. Тэрийн нөгөө нэг намынхын цүнх баригчд нь бүгдээрээ дэмжиж нийтгтээрээ дэмжиж ингээд явуулчихжээ тий. Гэхдээ Монголд төрийн байгууллагууд ажилдаг. Тагнуул, цагдаа, прокурор, экологийн цагдаа, усны газар хяналтын чиглэлийн бүх байгууллагууд нь ажиллаж байгаа учраас бид нар эцсийн моментод эднэр нь хөдлөхгүй бол иргэд гарч иж чагсдаг тийм үү? Яг энэ үйлдэлийг хийсэн. Маршалын гүрэн дээр анхны жагсаал гарч ирсэн. Ойн газар, усны газар, туулын сав газрын захиргаа, шинжилх ухааны актив, үндэсний аудит, байгаль орчны яам. Яг нь сайд нь жоохон юм байсан ч гэсэн тэгтээ яг яам хөдөлсөн тий. Монгол Улсын их сургууль, шинжилх ухааны технологийн их сургууль тийм үү? За ингээд ерөөсөө төрийн бусад байгууллагууд нь ингээд араасаа иргэдээ дэмжиж гараад ирсэн. Тэгэхээр энэ бол нөгөө нэг одоо ингээд төр нь уг нь эхэлж ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд иргэдийн шаардлагаар араас нь явсан. Хамгийн сүүлд засгийн газар шийдвэр гаргалаа шүү дээ, тий.
Тэгтээ засгийн газар бол 33 хоног иргэдэд хамлсан. Айгүй удаан хамгийн сүүлд нь ингэж шийдвэр гаргасан болсон. Ер нь бол бид нар ингээд энэ байгууллагууд урдаа ажиллаа явсан бол одоо жишээлбэл тагнуулан тэр компанийг л гаргаад ирэх байхгүй да. Энд чи яг хэний хамаарал бүхий итгээд юм бэ гэдгийг зүгээр л гаргаад ирнэ. Тэгээ ер нь бол ийм юмнууд болж байна. Одоо тэгээд ер нь Улаанбаатар хот бол ерөөсөө бүх ногоон байгууламжаа устгаж байгаа. Бүх цэцэрлэгээ байрлал болгож байгаа. Бүх гудамжны моднуудаа тайрж, дастаж хайж байгаа. Дээрээс нь хамгийн сүүлчийн одоо ногоон байгууламж, ногоон одоо цэцэрлэг буюу туул голоо яг ингээд устгах гэж байна. Яг ингээд дуусах юм бол Улаанбаатар хотод тэр чигээр яг Нямбаатарын өмсөж байгаа өмсгөл шиг нэг тийм саарл юм болох гээд байгаа байхгүй юу? Ерөөсө тэр аяараа нэг юм цементтэй хот боллоо шүү дээ. Ямар ч ногоон өнгөгүй боллоо шүү дээ ерөөсө. Туул голын ногоон байгууламж бол Улаанбаатарын нийт ногоон байгууламжийн 78% эзэлдэг юм аа. Тэгээ туул гол дээгүүр явж болохгүй шүү дээ. Бид нар зөндөө олон зүйлийг өнгөрөөсөн байхгүй юу? Натурыг барьж хахад бид нар өнгөрөөсөн. Яарамг шин натур гэдэг яарамгийн тэр галзуу хорооллууд, цементийн хорооллуудыг барьж хахад бид нар дугуйл байсан. Одоо энэ хойно сэл голыг бид нар бүх юмн дээр чинь дугуй байсан байхгүй юу? Гэтэл ганцхан туул гол үлдсэн чинь одоо үлдсэн туул голыг маань аавна гэхээр хэний ч зүрх өвдөн шүү дээ. Энэ хотод энэ улсад амьдарч байгаа тэр ихтэл гадаадд байгаа монголчуудын хүртэл зүрх сэтгэл өвдөн. Эн чинь бүр арай дэмтэж байгаа зүйл байхгүй. Бид нар та нарын бүх авилгыг дуугуул хараад сууж яхад одоо эцэст нь бидний үлдсэн ганц зүйл рүү яагаад дайрж байгаа. Эн чинь ингээ ботхос зүрх шимшрэмэр зүйл баг. Үлдсэн бүх газрыг та нар цемент болгосон. Үлдсэн бүх газрыг та нар авилгын ийм багширмал ийм балиар цемент болгосон. Одоо хангалттай байхгүй та нар. Бид нар тэгэл ингэж л орсон. Гэтэл орсон чи араас нь ийм бөмбө эргүүд рүү орсон. Ердөөл 1 мега тусах штэ. Бидний орсон ганцхан мега тусал. Тэгэхээр та нарын хийдэг ажил энэний цаана ямар амар байгаа бол ер нь бол ингээд нөгөө иргэд урд нь бол яг хүлцдэг байсан. Яг иргэд бол дуугаа байсан. Өнөө хүлцдэг байсан. Гэтэ одоо үүнээс хойш бол нэг хүлцэхгүй л тийм шин давалгаа үүссэн байх гэж бодож байна. Туул бол зөвхөн гол биш юм аа. Энд чинь Монгол улсын түүх байхгүй. Тийм шүү. Монголын нууц товчон дээр туулын харшгуу гэсэн өгүүлбэр байгаа. Ван хаан тойрлын одоо тойр бол одоо сонгон найрхан уулын өгөрт бий. Тэгэхээр туулгал бол ерөөсөн Монголын түүхтэй салшгүй холбоотой бидний өв. Бидний яг нэг шүтэн баггүй да. Миний өөрийн мэрэгжил бас яг энэс олж өгсөн мэрэгжил ахгүй. Хотын засаглал гэдэг нэртэй мэрэгжил. Тэгээ энэ ер нь олон хотууд чинь яг энэ олон зуун жилийн турш энэ олон улсуудыг хөгжүүлэхийн тулд улсч бай, хотч бай дандаа эдийн засаг гэл нэг юм мөнгөний араас гүйж явж байгаад нөгөө Далай ламын хэлсэн үг гэдэг нь шүү дээ. Нөгөө хүн ингээд үхэн хатан эрүүл мэндэ золиослж мөнгө олоод эргүүлээд нөгөө мөнгөөрөө эрүүл мэнд худалдаж авах гэж эмнэлгийн орон дээр хэвтдэгэ гэдэг. Яг тэр шиг хотуудаа бүгднгийн яг ингээд амар эдийн засгийн хөгжил гэж явж байгаад эцэст нь ингээд бетонын жунгл олгоод дууссан. Тэгээ тэрнээсээ болоод тэнд нь амьдарч байгаа иргэд нь бүгд өвчтэй, тий, стресстэй, амиа хорлдог, асуудалтай, маш олон төрлийн одоо хар тугалгын 9 жорын метаны хийгээл ингээд диоксид гэдэг агаарт нь ингээд юу атсан нөгөө хоттоо буцаад амьдрах боломжгүй болоод тэгээд ерөөсөө өнөөдрийг хүртэл энэ хотууд их чинь инженер нэртэй эдийн засаг гэж ингэж төвлөрсөн орлого олох гэсэн ийм байдлаар явсаар хагаад хүн амьдрах боломжгүй юм хотууд үүсгэсэн юм байна. Эннээсээ болоод бид нар эдийн засгийн маш их алдагдал өнөөдөр ингээ амсаад байж байгаа юм байна. Адгийн наацх нь гэмт хэрэг маш их хөгс өсдөг байхгүй юу? Би саяхан энэ талаар TEDx дээр ярьж исэн. Гэмт хэргийн гаралтын ерөөсөө альва хотод гэмт хэрэг үүсэж байгаа бол түүний 60% шууд бусаар болон шуудаар хотын төлөвлөлтийн буруу байдаг. Одоо аргаа бид нар ер нь бол яаж нөгөө туулын шугуйг те туул голыг тэр чигт богдхан уулын одоо юм өргөтгөл extension biosphere-д оруулж ЮНЕСКОд хамгаалуулах вэ гэдгийгээ судлаад явж байна. Тэрэн дээр очихоос өөр одоо ингээд аргагүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэх юм бол ядаж одоо дараачуудаа эн чинь тархан цаацтай гол юм аа гэд тий. Эн чинь ЮНЕСКОгийн ингээ хамгаалалтай юм аа гэд ЮНЕСКО руу хандаад ядаж хамгаалуулах юм болов уу? Зарим иргэд аягүй сонио. Энэ хүмүүс хаусаа хамгаалах чинь, гэр орноо хамгаалах чинь яах гэж тэр үед нь дураагүй ингээд гэдэг байгаа байхгүй юу? Гүндээ тэр үеийг тэр чинь одоо газар олгож байгаа хүн ирэх мэдлэлтэй хүн хэн блэ? Тэр хүмүүстэйгээ ярихгүй яагаад бид нартай яриад байгаа. Бид нар тэрэнд чинь зөвшөөрөл өгөөд тийм хахуулыг аваад энэ дээр барилга хаус бариач гээгүй байхгүй юу. Тэгэд ингэж хүнээ онож тий албан тушаалтнаа онож ингэж ядаж тий ингэж уурлаж уцаарлмаар байгаа байхгүй юу. Үеийн засаг дарга нарын
Газрын албаныхны л хийсэн ажил үсттэй. Би яагаад бидэрт нялцаагаад байна? Бас нэг тэнэг үнцэг гарч ирсэн шүү дээ. Нямбатар яриад. Та нар энэ сонгон энэ цэвэрлэх байгууламжаас ингээд бохор урсж байгаа тануудын буруу гэж юм. Гэхдээ тэр бохор ингээд урсаад байна гэдэг чинь одоо хотын захиргааны хийх ажил үстэй. Даваадлаа чинь бид нэр бас жүжээчд гэсэн шүү дээ. Тэгсэн чинь жинхэнэ жүжигчний хэн бол таарсан гэхээр даваадлаа өөрөө байсан байхгүй яа. Тэгэхээр өөрийнх нь их нэрийнхэн компани нь нэгдүгээр тойрог замын тэзүүг нь хийгээд мөнгө авцсан компани бол таарад байгаа байхгүй. Тэгснээ даваадлагийн дүүгийнх нь шалгаруулж байгаа метрогийн тендерт нь даваадлагийн өөрийнх нь нөгөө хөрөнгө оруулахын мэдлүүлэгт нь явж байгаа тэр Audi буюу юу гэлээ тэр чинь авангард уран дизайн инженеринг гэдэг компани өөрөө явж байгаа байхгүй. Тэгээ хин жүжигчин юм бэ? Ингээд байгаа байхгүй юу? Нямбатар дарга ч юм одоо ингээд гудамжаар алхах зах цаатаа хүн загнаал чи юу гэдэг юм чи өөрөө цэвэрлэж наатхаа гээл те. Эсвэл айлд ороод нэг ингээд бууз идэж байгааг хэвлэл мэдээгээр ингээд сурчлаа. Тэгэхээр хүмүүс Нямбатарыг ажилсаг дарга гэж ойлгочод байгаа байхгүй юу? Гэтэл эн чинь бол зүгээр нэг юм PR-ын л ажил шүү дээ. Яг оюун эрдэнэ шиг те. 18 телевизээр өөрийгөө сурчилдаг хизээш Бамбууш кафе ажилд ороогүй шүү дээ тий. Оюун эрдэнэ хэдэн жил ажилласан юм. Бамбууш кафе ярьсаргаад буугаа үстэй. Тэр нь ороогүй шүү дээ. Тэрэн шиг Нямбатар яг юу хийсэн гэдээ харахаар Нямбатар за урт цагааны нэг хувцс хатаагчийг хэлж болох юм тий. За автомашины татварыг 2 хүний саналаар нэмсэн. 2 хүн татвараа нэмье гэхээр нэмсэн байгаа байхгүй юу? Тэрнийх нь шүү дээ тий. Жишээлбэл туулын хурдны зам дээр 500 хүнээс санал асуусан байгаа юм. Тэгсэн чинь төөрийн аргаар 500 хүнийг сонгожээ. Дандаа ихэнх нь баян зүрх, сонгон хайрхан дүүргэх байгаа. Тэгээд тэр 500 хүн нь болохоор 80 гаруй хувьтай дэмжсэн байна. Тэрийг иргэдийн нийтийн хурлуудаар багийн иргэдийн нийтийн хурлуудаар ингээд дэмжүүлээд бүгдээрээ 100% нэг цаг хугацаанд ингээд дэмжсэн байна. Энэ бол ерөөсөө төрийн аппаратаар автоматар хийсэн ажил харагдаж байгаа байхгүй юу? Яг энэ зарчмаар Монголд бүх төслүүд юмнууд явж байгаа. Олон нийтээс асуусан. Гэтэл яг олон нийт нь хэсгийн ахлагч ихч саналаа өгсөн ч биш магадгүй шүү дээ. Тэрний цаана яг хэн байгаад байгаа юм. Гэтэл хаавал дүүргийн яг нөлөөнд өртөж байгаа тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс асуусан юм. Тэд нар мдээгүй байж байгаа байхгүй юу? Тэгээд байхгүй. Буруулахгүй шүү. Тэр чинь зүү ёсны тэмцэл байхгүй юу? Нутгийн иргэн шүү дээ. Малчнаар бол одоо өөрийнхөө нутаг орноо хамгаалж шүү дээ. Гэтэ тэнд бол дандаа Монгол Ардын намын үүсдийн дарга нар л амьдрдаг юм байл л дээ. Тэгээд та нар тэгээ өөрсдөө гарч тэмцэхгүй байгаа бол тэгээд би ингэж бодсоо. Тэр 500 хүмүүнээс санал авсан гэдэг ч юу худлаа авах боломжтой мэн те. Бүр ингээд нөгөө санамсаргүй төврийн аргаар судалгааны нүүрэн дээр судлаачдын нэрийг тавьсан чинь нөгөө хүмүүс нь бидний гарын үсгийн хуурчаар медиасан мэн гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр худлаа нэр ингээд зохиогоо бараг бичээд гарын үсэнд дуусчих шалтгаан нөтүүд байгаа даа. Тэрэн дээр ямар алдаа гарч ирсэн бэ гэхээр одоо яг тэр нөгөө нэг бонно буюу байгаль орчны аривчлалын үнэлгээний дотор орж ирж байгаа баахан бичгүүд байгаа шүү дээ. Бид нэр дэмжсгүй гэдгсэн чинь хэсгийн ахлагч нар аахгүй тэр бүр тэгээ 100% дэмжлэхтэй тэр нөгөө нэг өшөө заа тэр нөгөө ер нь ингээ хурдны зам байх ёстой гэдэг тэрний ингээ нүрийг харахаар туулын хурдны замын нийгмийн судалгаа гэсэн байгаа байхгүй. Гэхдээ зөвхөд харангууд нь шүү дээ 2014 онд хийсэн хурдны зам буюу туул голтой ямар ч холбоогүй шал өөр судалгаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр чинь хулгай яваад байгаа хэрэг. Ер нь тэгээд тэр 2000 хятад ажилчин ажиллана гэж байгаа шүү дээ. Тэд нар чинь бол буудалд байрлахгүй шүү дээ. Тэр кемп дээрээ байрлана тийм үү. За барилгын ажил явж байхад бааш шээс нь хөрөн тий. Асуудал их шүү дээ. Хятадчин тэгээд төмпөн савнд юм угаадаг. Ингээл бодоход бид нар энэ Чингис хааны зарилгаар хамгаалагдсан тий 3 голын эхэнд бусдыг буу нутаглуул гэд хилцсэн энэ 3 голын нэг чинь туулгал. Тэгээ энэ дээр ингээд одоо тэгэл төсөөлөл үзэхгүй хүмүүс бас бодох ёстой шүү дээ. Түрүүний тэр нөгөө тендер дээр гайхаад байгаа гэдэг нь Монгол ерөөсөө энэ олон улсын тендерүүдийг хийхэд заавал Монгол компани байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Монголын бүр ингээд хуулийн дээр байгаа тэр төрийн болон төсвийн мөнгөөр худалдан авах одоо бараа үйлчилгээ худалдан авах юм бол гээд бүгдээ гарцсан байгаа. Тэгмүүд тэр хууль дүрмийг бол бүр тэр чигт нь уландаа гიშгцэн. Тэгээ дандаа ингээ нуугаа хятадыг санхүүжүүлдэг ийм ажлууд хийдэг болсон. Хэрвээ үнэхээр эдийн засаг ярьж байгаа бол эсрэгээрээ Улаанбаатар хотод Монголд Монголынхаа дотоодын компаниудад нөгөө хүний нохоо идэхээр миний нохоо ид гэдэг шиг юм би ярих ёстой газар байгаа байхгүй. Тэгтэл шал эсрэгээр нь хаасан ингээд хятад руу шууд хамун мөнгийг нь иргэдээсээ хурааж аваад одоо тэр нөгөө дагаа талаа болгож тэгсэн шүү дээ.
хураамжаар гэдэг. Тэгээд тэр 500 тэрбум чинь Улаанбаатар хотын одоо бидний нөгөө нэг зогсоолдоо тэгээд бидний үйлчлэгээний нөгөө нэг хувь шууд татвар болоод очдөг. Энэ мөнгнүүдээс хурааж авсан мөнгийг шууд аваачаад хятад руу өгсөн байлээ шүү дээ. Уг нь бол тэр зүйл чинь манай одоо өнөр маргаашийн те хогны тэр дулааны нөгөө ус таслаад ингээд дулааныхаа шугамыг сайжруулдаг, халаалтынхаа нөгөө шугам сүлжээнүүдэд засвар үйлчлэгээ хийдэг тэр мөнгийг аваачаад хятад руу аваачаад өгсөн байгаа байхгүй. Бид нар бол замыг бол эсэргүүцээгүй шүү дээ. Замаа байр гэж байгаа. Тэгж ярих юм бол тэр хойдлын гэр хорооллоор барих замуудаа байр гэж байгаа байхгүй юу? Хэрвээ тэгэх юм бол тэр гэр хорооллоор тавигдах зам давах бүх айлууд орон сууцанд орно. Тийм үү? За бүгдээрээ газар чөлөөлнө. Бүгдээрээ орон сууцанд орно. Тэр зам дагуу үйлчлэгээний төвүүд байгуулагдана, компаниуд байгуулагдана. Тэгэхээр тэр хавийн орчин өөрөө сайжирна. Тэр хавийн айлуудын чинь нөгөө жижиг бичил бизнесүүд нэмэгдэх учраас айлуудын амьдралын чанар сайжирна. Тэгэхээр хөгжил яндангийн тоо буурна. Хөгжил гэж өнөөдөр замыг хилдэггүй байхгүй. Хөгжил гэж юу юм бэ гэд нөгөө Нямбатар дарга өөрөө ChatGPT-гээс асуух хэрэгтэй л дээ. Хөгжил гэдэг бол хүн чанартай амьдрахыг хэлж байгаа. Тийм ээ. Байгаль орчинд ийм ээлтэй ийм ногоон ийм сайхан газар амьдрахыг хэлж байгаа. Эрүүл мэндийн боловсролын тэгш хүртээмжтэй үйлчлэгээ авахыг хэлж байгаа. Нөгөө талаас сонсоё гэд бодож байгаа байхгүй юу? Энэ туулын замыг дэмжиж байгаа талын аргументыг харъя гэхээр энэ сар гаруй хугацаанд ерөөсөө нэг ч судалсан хүн гарч ирсэнгүй шүү дээ. Даваа далаа бол судлаач биш. Нямбатар судлаач биш. Зүгээр нэг цүнх хөрөгч явж байгаа л нэг засаг дарга болсон нөхөр шүү дээ. Одоо барилгын инженер тий, зам барилгын инженер. Төлөвлөлтийн ч хүн биш тийм үстэй. За яг гоо ингээд тэр одоо улсын хурал дээр 6 цаг ярихад бол үнэндээ нүцгэрсэн. За Тэнгэр телевизийн 3 цаг гарангийн шууд хилцүүлэг дээр үнэндээ нүцгэрлээ. Яг ингээд хараад ахаар судалсан хүмүүс нь бүгдээрээ нуугдаад алга болцсон. Үнэхээр ингээд мундаг инженерүүд ажиллаад амар гоё биднэрт ингээд тайлбарлаад өгвөл би бас жоохон эргэж болно шүү дээ, тий. Үнэхээр инженер хүний уран ухаанаар энийг байгальд ээлтэйгээр хийх гэж байгаа юм байна гэж би бас ойлгож болно шүү дээ. Гэтэл энэ хугацаанд нэг ч тийм ихтгэл өмшил төрөөгүй байхгүй. Дандаа ингээд ийм хулхины, дандаа ийм заллингийн юмнууд явсан. Энэ бол ерөөсөө ард нь би ийм үг нэмээр байгаа. Туулын хурдны зам заллингийн төсөл гэж нэрлэмээр байгаа байхгүй. Бизнесийн байгууллагууд айгаад дэмждэггүй юм байна. Тий. Улс төрчид чинь ингээд хоорондоо нөгөө хүнжил дотроо орчоод чи надад хийдэг өгөх, тэгвэл чи хийдэг өгөх гэдэг аймаа хийгээд ингээд завгүй гарч ирдэггүй юм байна. Төв талбайн ойролцоо үнэтэй офс төрөөсөлдөг гэж би ярьсан шүү дээ, тий. Бид нар бол нөгөө төв талбай дээр л цугладаг. Өөр ямар ч тэнд офс байхгүй. Одоо бидний офс гэх юм бол талбай юм байна л да, тий. Тэгээд үнэтэй хэвлэл мэдээллүүдээр их одоо буст хийгээд ингээд явж байгаа гэдэг. Яг үндэ бол үндэ гар утасны тэмцэл хийж байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө сувгаар ингээд явуулсан. Ер нь бол одоо бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Жагсаал цуглаан Монголд хэлбэрээ алдаад олон жил болсон, тий. Хүмүүс жагсаал цуглааныг төлбөртэй хүмүүс очиж жагсдаг, улс төрийн хөл гарууд ингэж гарч ирдэг гэж жагсаалд итгэхээ байсан. Энэ бол ардчлалд итгэл алдарж байгаа амар том үзүүлэлттэй. Гэтэл сүүлийн үед залуучууд жинзээ үеийнхэн гарч иж жагсч харууллаа. Одоо бол сая энэ дэр дийлэнхэн судлаачид эрдэмтэд мэрэгжлийнхэн ийм гоё академик төвшинийн хүмүүс нь гарч ирдэг боллоо. Энэ бол бас Монголын ирээдүй шүү дээ. Энэ чинь Монголд эргээд нөгөө ардчлалтаа итгэж байгаа гоё юм эерэг давлгаа болж байгаа байхгүй юу? Тэг юм болгоныг нөгөө зоосны нүхээр хардгаа одоо болох хэрэгтэй. Өөрөө өөрсдийнхөө төсөөллийг хүн чинь ярихаар нөгөө юм суургүй байд юм байна л да. Тэгээ нөгөө суургүй юмаа ярингууд тал талаасаа ингээд даваа далайн те нэг юмаа ингээд 70 удаа өөрчлөө. Нямбатар нөгөө нэг ярьсан юмаа хэдэн удаа өөрчлөө те ингээд өөрчлөөд ингээд нөгөө худлаа юм байхгүй юм юм төсөөллийн төсөл болж хуурсан. Тэгэхээр тэрэн дээр одоо угаасаа өөрсдөө юуг нь шалгах вэ? Төслийг шалгахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийг шалгах хэрэгтэй. Тэгээ энэ зүйлийг бол зүгээр шууд 100% зогсоох хэрэгтэй. Энэ туул дагууд биднэрт ерөөсөө хурдны зам угаасаа хэрэггүй би хот төлөвлөгч хүнийхээ үүднээс хэлж байна. Хоёрдугаар тэр миний хийсэн судалгаануудыг барьж яваад миний эсрэг ингээ юм яриад байгаа байхгүй. Би тэр Дэлхийн банкныхаа судалгаан дээр би өөрөө оролцсон байхгүй. Одоо бараг Монголд тэр Дэлхийн банкнаас зөвшөөрөл аваад би төлөөлөө ярих уу гэдэг дээр очихоор л тийм төвшөнд хийсэн хүн. Тэгээ сая 24 онд дууссан үндэн судалгаа. Тэнгүүт энэ үндэсний хэмжээний судалгааг маань барьчаад тэгээ уншиж үзээчгүй уншаад ойлгохгүй мэйжэж одоо ингээ миний өөдөөс ингээ яриад яваад байхгүй. Тэгэхээр манай одоо Дэлхийн банкны судалгаагаарч тэр бидний хийсэн тэр нийслэлийн судалгаагаарч тэр
яг өнөөдрийн энэ хот төлөвлөлтийн албач дээр энэ төсөл огт хэрэггүй, ямар шаардлага байхгүй. Тэгээ иймэрхүү худлаа зүйлсүүдийг яриа би сүүлдээ одоо нөгөө Нямбатар даргыг юм bipolar юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Нөгөө өөрөө ярьсан юм өөрөө ингээд төлбөртэй жагсаал зохион байгуулад тэгээ бүр улаан цайм микрофон бариад бичлэг хийгээд төлбөртэй жагсаал зохион байгуулад чат групп руу хүмүүсийг дуудаад та нар ирмэр гэж жагсаал зохион байгуулснаа араас нь эднэр төлбөртэй жагсаал зохион байгуулж байна гэж яриад тэгснэ энэ муусан намынхаа олигархууд одоо юугаа яваад гэсэн өөрөө олигарх юм бол таарсан. Тэгсэн чинь нам дотроо те талцаад одоо нэг юм хонгил монголоор ингээд хоорондоо их мэдл булаагаад надаас ингээд булаацалдаг юм хийж ингээд өөрөө ярихаар араас нь харангуут яг өөрийнх нь хийж байгаа зүйл байгаад байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө юм хийнгүүтээ тэрийгэ ярьдсан байна. Бидний санаанд толгоонд бол хизээч орж үзээгүй зүйлсүүдийг бол анх удаага одоо тэр Нямбатар гэдэг хүнээс үүдн бол бид нар анх удаага сонсож байна. Бид манай энэ анхны хүмүүс гарч ирэхтэй ч гэсэндээ те би одоо Баярмаа ихтэй лоточор эдийн засагчтай хараад уян өдөртөө бол яг энэ хөдөлгөөний үеэр л танилцсан. Тэрнээс өмнө бол бид нар ерөөсөө танилцж байгаагүй хоорондоо ч ер нь харьцаж үзээгүй тийм хүмүүс байгаа. Пүрөө бол өмнө надаас сэтгүүлчийнхаа хуваар жилийн өмнө надаас ярилцлага авч ирсэн. Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлтгээс сэдвээр. Хот төлөвлөлтөөр ярилцлага авч нэг удаа уулзч ирсэн байх жишээ нь те. Тэгэхээр ингээ хараад үзэх юм бол бид нар ястаа жинхнээс нөгөө органик юу гэж бол болдсон байна, явдсан байна гэдгийг бол харууллаа. Тэгээ одоо бусд нь ч гэсэндээ энийг маш сайн ойлгож орч ирэх хэрэгтэй. Тэгээд улсын хурал, засгийн газар, ерөнхий сайд, Ням осрын учрал те ерөнхийлөгч хөрсөх гэдэг ингээ хүмүүст хэлмээр байгаа хгүй. Та нар улс төр хийж болно. Хамгийн гол нь улс төрч болохоос өмнө, ерөнхийлөгч болохоос өмнө, Монгол ардын намын гишүүн болохоос өмнө та нар хүн юм усууд юм Улаанбаатар хотод амьдрд юм тий. Тэгээд тэнд амьдарч байгаа иргэдээс ингээд хамаараа тэнд гэр бүл чинь үр хүүхэд чинь байна. Хүссэн хүсээгүй та нар ирээдүйд энэ улсаас тэ улс төрчин болж иж энд амьдарч байгаа хүмүүсийг удирдахч ерөнхийлөгч байх болно. Тэгэхээр урт удаан хугацааныхаа улсынхаа тэ тусгаар тогтнол энэ оршин байх вэ гэдэг зүйлтэй ярмаар байгаа бол урт удаан хугацаанд улс төрөө хиймээр байгаа бол над энэ ус мустайгаа бити оролдоо тэр тойруулаад тэр замаа байдагсэн ч мөнгөө иддэгсэн ч үнэхээр хамаа алга зүгээр туул голоос савраад татал гэж хэлмээр. Одоо бид нар эрх баригчдаас үүсэхний хүсэлт байгаа даа. Тэгээ иргэд нь бол ингээд ажиллаа хийчлээ шүү дээ. Мэргэжлүүд нь үгүй хэлчихлээ. Одоо төрийн байгууллагууд нь ажиллах хэрэгтэй байна. Одоо эн чинь энэ туул голын хурдны замын төсөл чинь яг эдийн засгийн хувьд, экологийн хувьд, нийгмийн байдлын хувьд тий. Одоо яг ямар юм гэдгийг ерөөсөө мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтүүдээ гаргах хэрэгтэй. Тэгээ энэ одоо буруу шийдвэр гаргаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцох хэрэгтэй. Ерөнхийлөгч хөрс өхийг одоо нэг юм яриасаа гэж бодож. Яг бол ерөнхийлөгч хөрс өгч нь өөрөө тэр бум мод гэдэг санаачлагыг анх гаргаж нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс олон улсыг уриалсан хүн. Тэрнийхээ дараа мань хүн чинь нөгөө COP17 гэдэг одоо энэ олон улсын хурлыг хийх гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгч хөрс өх бол байгаль дэлхийдээ хайртай, цөлжилтийн эсрэг тэмцдэг гэдэг ийм одоо мессежийг дэлхийд дахинд болон энэ улс оронд иргэдтэй өгөхөөр хичээж байгаа ийм хүн болов уу гэж бодож байгаа. Гэтэл өгөхрийн сүүлэн дээр хутаг гिचэр таны одоо бүрийн эрхийн хугацаа дуусахын чинь өмнөхөн та туул голыг устгалцсан хүний нэг болж ингэж дуусна гэдэг бол таны одоо ирээдүйн одоо өнөөдрийг хүртэл ерөнхийлөгч байсны чинь баргалж хэрэг байхгүй тий. Өнөөдрийг хүртэл үлдээх хүссэн легаси чинь бүхэлдээ туул голтой хамт үгүй болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та үнэхээр тэр бум мод чинь үнэн юм бол цөлжилтийн эсрэг тэмцдэг чинь үнэн юм бол COP17-г энэ их орондоо зохиож дэлхийд дахинд өөрийнхөө эерэг мессежийг өгөх гэж байгаа чинь үнэн юм бол таны үнэн байр суурь чинь туулгалын талд байх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл ерөнхийлөгч бидэнд хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл ерөнхийлөгч ямар нэгэн шийд гарч ирээгүй энэ дэр яриаг нь бол бас сонирхолтой санагчаа. Бидний хувьд яагаад засгийн газарт шаардлага хөргүүлсэн бэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн бараг 40 Нямбатарын доор ажилладаг болсон байгаа байхгүй. Бүгдээрээ Нямбатарын халаасанд орцсон. Албан тушаалын хувьд тэр хүн захирагддаг хүмүүс болсон байгаа байхгүй. Дээр нь байх хэвээр хурлна. Тэгэхээр одоо ингээд Нямбатар хэлсэн туулын асуудал сошиал дээр 32 сая удаа дурдагчээ гэж байгаа. Энэ бол би постлогдсон тоог хэлсэн байх гэж ойлгож байгаа. Зөвхөн
Манай хөдөлгөөний 4-5 хүн нөгөө статистикаа харсан чинь нийтээ 55 сая удаагийн үзэлт авсан байгаа байхгүй. Ерөөсөө л энэ хөдөлгөөний нэг 4-5 хүний пэйж хаягуудын үзэлт нь. Тэгэхээр энэ бол үнэхээр нийгмийн нийтийн хөдөлгөөн байсан. Ардын нам бандсандаа ерөнхий сайд учрал бүр болохоо байсандаа сүлд нэг юм энийг төр зогсоолоо гэдэг алах зогссон. Одоо хэрвээ эргээд энэ ажил эхлэх юм бол учрал бол жижигхэн улс төрч гэдгээ харуулад Нямбатарт бол ингээд дийлдлээ гэдгээ харуулад учрал руу энэ асуудал чиглэнэ. Өөрийнх нь асуудал яригдана. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн зөвлөх байсан их баяр гэдэг нөхөр өнөөдөр энэ туулын хурдны замыг дэмжиж Нямбатартай хөтөлцөөд гүгээд байгаа. Ерөнхийлөгч та COP17 гээд 196 орны төлөөлөгчдийг туулын хөвөн дээр хуралдуулах гэж байгаа. Нөгөө талд зөвлөгчийн энд ингээд зам барийг яваад байгаа шүү. Тэгэхээр энэ асуудлаа бас ерөнхийлөгч гэсэн бодох хэрэгтэй. Одоо бүх баримтын ингээ фактаар нь манай хөдөлгөөнийхэн бусад хүмүүс ингээд бүгдийн баримттай нотлогоотоо гаргаад ирчээд яагаад хариуцлага хүлээхгүй энэ хүн миний албан тушаалыг булаах гээд ингээд бүр охрын хүртэлтэй тэр жерки зараад хідэн төрний татвар энэ усад төлсөн. Тэр бас аягүй сонирн байгаа байхгүй тийм үү? Тэр жерки зараа Бентли аваад ингээ унаад ингээ дэлхийн улс орнуудад зугаалаад нохоо нүхэл хүнээс илүү ингээ онгоцоор зугаалаад дэлхийн улс орныг үзэн яваад байдаг юм. Тэгэхээр тэр ямар татвараар ингээ яваад байгаа. Бид нар яагаад ингээд энд одоо Нямбатрын нохооноос дор ингээ татвар төлөгчд болчихоо? Яагаад энэ улс орн чинь ямар ч хариуцлага хүлээлгэхгүй? Яагаад энэ хүмүүсийн ингээ зүгээр ингээ байлгаад орилуулаад чарлуулад ингээ юмаа сүтгүүлээд байгаад байгааг би ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ би нэг юм олж мэдсэн. Нямбатар чи өөртөө зориулаад зам тавиад байгаа юм билээ шүү дээ. Үгүй харин Нямбатар чин баг тэнгэрийн аманд амьдардаг юм билээ шүү дээ. Гэр нь баг тэнгэртэй. Тэгэхээр ерөөсөө тэр туулын урдны зам гэдэг чи яг өөртөө зориулаад зам тавьж байгаа юм билээ. Ер нь Бид нэр ямар хэмтэй тэмцээд байна гэхээр зүгээр л хулгаатай тэмцээд байна. Гэхдээ энэ хулгааг одоо захиалаад байгаа захиалагч нь яг Монгол юм уу гадаад юм уу гэдэг дээрээ эргэлзэх хэмжээнд орсон байна. Бид нэрийг одоо хамгаалж явах ёстойсэн төрийн институтсууд нь Монголын иргэний төлөө ажиллаад байгаа мó гадаад иргэний төлөө ажиллаад байгаа мó гэдэг гайхах хэмжээнд хүрсэн байна. Энийг юу баталж байна гэхээр шүү дээ Баянзүрх дүүргийн хэсгийн ахлагч нарын нэг хурлын тэмдэглэл аваад байгаа байхгүй. Жан Бяо гэдэг хүнд уламжилсваа гэд бүр тий бид нэр туулын хурдны замыг чинь дэмжиж байна гэдэг тийм бичиг бэлдээд өгсөн байгаа байхгүй. Тэг яагаад та нар Монгол иргэнийхээ хүсэл бодлыг нь асуухгүйгээр өмнөөс нь хятад иргэнд үйлчлээд гүгээд байгаа юм би ерөөс. Би бол одоо жишээл би одоо иргэд бол бид нэр Монгол төр тэтгэдэггүй гэж ярьдаг байсан бол би бол одоо тэр игнэр шилжээд орцсон Монгол улсын иргэн байна. Тэгээ миний хувьд бол одоо энэ асуудал олон нийтийн хяналтанд орж чадсан. Тэгээ одоо олон нийтийн хяналтанд орсон учраас туулгаал дээр тэгж тоглоод байж чадахгүй хаа. Ер нь бол трассыг өөрчлөх байх гэж би найдаж байгаа. Энэ замаа бас тавих хэрэгтэй байх. Ер нь бол бид нар ингээд бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй бид нар бол үнэт зүйлээ хамгаалж байгаа шүү. Тэрийг л хамгийн сүүлд нь хэлмээр. Newspress